жил гарантай мөнгө ташуулсан маань түүхэд 100 жил өнгөрсөн. 25 онд тэгээд 25 оныхоо түүхэд 100 жилийнхаа алталд 26 онд багтаж аймгийнхаа авраг шалгаруулж байна. Тэгээд нийт 42 хүн оролцсон 42 залуучууд оролцсон. Тий. Энэ 42 залуучуудаас 3 урагшаа шалгаруулад шилдэг 4 адуучтай шалгаруулад ингээд сайхан тэмцээн өрөлдөө маань өнөөдөр эд сайхан 4-9-ийнхөө энэ сайхан тагшин өдөр сайхан болж өнгөрлөө. Тэгээд энэ залуучуудаа ташуулсныхаа адуучтай холбооно энэ сайхан морин дээртэй Монгол хүн ямар байдаг, моринд ямар эрмгүй байдаг, энэ хүйтэнд ямар дэдивсийн хүйтэнд морио онж морио эдэлж явж байгаа энэ залуучуудаа бүгдэнд нь бас баярлалаа гэж хэлье. Тэгээд нодлон жил адуучтай холбоо байгуулагдаад нарийн мичгээр миний батчлан Улаанбаатарын батчлан ажиллаж байна. Дараагаар нь ганц цагт тэгэхээр 2 дахь тэмцээнээ зохион байгуулж байна. Өнөө жил яг 9 хүйтэн яасан хүйтүүдээр зохион байгууллаа. Мартин залуус манд бүгд суглаад 40 хэдэн адуушин орсон. Адин жилийнхээс арай өргөн хүрээтэй мориндоо эвтэ ургандаа эвтэ олон залуучууд ирж оролцлоо. Идэвхтэй сайн оролцсонд баярлж байна. Талархаж. Би одоо адуусын тэмцээнд анх удаага оролцож байна. За тэгээд аймгийн авраг малчин Хандын Баяр сайхан гэдэг хүний адуун сүрэг дээр адуусын тэмцээн сумын авраг шалгаруулах адуусын тэмцээн болж сайхан өндөрлөж байна. Тэгээ нийт нутгийн иргэд адуучид маань сумын авраг шалгаруулах тэмцээнд идэвхтэй сайхан оролцож байна. За би сумын авраг малчин Батгуугийн хүү Нэмэн Эрдэнэ гэдэг залуу байна. Өнөөдөр сумынхаа аврагт адуун зэрэг орууллаа. Тэгээ баяртай байна. Би өнөөдөр сумын авраг адуусын тэмцээнд адуугаа оруулсандаа бас баяртай байна. Сайн олон залуучууд ирэх аваа ирдрийн явха хүсрэн өнөөдөр адуусын тэмцээнд зохиолоо. Би тэмцээнд уурга ташуура алдаад уургаж ирсэн. Тэгээд морьтой сургуу хийхдээ алдсан. Тэгээд сайхан адуусын тэмцээнд оролцсон. Дараа нь дашвалаар сумын яриад залуу адуучин сэвсүүлбэгийн яриатай би дуруу. Тэгээд өчигдөр ороо гэрээсээ гараа тэгээд шүнжэнгөө зорж ирсэн. Тэгээд тэмцээнд өнөөдөр олон хүүхдүүдтэй сайхан оролцлоо. Дашуур уурга шүүрхтэр бол дүүрэн сайхан 9 оног авлаа. Тэгээд морьтой уургалахтаа гучуулж алдаад явган уургалахтаа надлаар нь дутуу хаяад өнгөрчлөө. Нэг тиймэрхүү л энэ. Тэгэд уурганы өвөнд зэцсэн байг мориндоо гоё өвтэй, мориндоо хайртай тийм л байгаараа гэж хэлээ да. Эр хүний төсвөр сэвшээр шалгасан сайхан хүйтүүдээр сайхан адуусан тэмцээнээ зохион байгуулж өнгөрөөсөндөө баяртай байна. Гадаач одоо 27 8-тай байх шүү дээ. Тий, 27 8-тай. Залуучууд бүгд морьтойгоо уургатайгаа ирсэн байна. Сайхан тэмцээн зохион байгуулагдлаа. За сумын алдар туяач Согтын болдоо сумын сайн малчин Насан Доржийн Батхуу аймгийн авраг малчин Хандын Баяр сайхан гэдэг хүний 3 адуун дээр сумын авраг шалгаруулах адуусын тэмцээн зохион байгуулагдлаа. Сайхан 3 гэрээр айл хөрс хахалтууд адуугаа нийлүүлээд оруулсандаа би дурын зүгээс маш их баяртай байна. За тэгээ дараагийн тэмцээнд манай адуучин залуус улам их ур чадвараа сайжруулж улсын аварга төрөх олноор төрөх болтугай гэж өрөөё. одоо морио унаж уургалсан морин яг өөрийнхөө унсан мориор нь би бас 2 км-ээс суралдаан зохион байгуулсан энэ залуучуудаа бас хөгжөөж 11 адуучин маань унаа мориороо оноо тавьж байна. 20 дэний уралдаан хийж байна. Морио уургалчаад дуусаад шагналт байруудаа хүлээгээд за өвлийн гадаг сарын мэлсэн шинийн 2 нэвлэгцээ өдөр Дашвал сумын адуучин авраг шалгаруулах адуучин тэмцээн зохион байгуулж байна.
Наа дорн тань ташуул сумын Сэвсэл жарахаг баяр хөгийн онон гэдгээ адуучин тэмцээндээ сайн оролцоо гэж адуучин тэмцээний уралдаан төрүүлсэн дэ баяртай байна. Бид хоёр өнөөмөрний уралдаанд төрөө хамааж явсан. Баяртай байна. Адуучин тэмцээнд 3 жил төрүүлж байна да. Мөнөө жил нөгөө шилжин явах самтай өмнө сомын авсан байсан сомын асарж өглөө. 2 дарсан адуушиндаа өглөө. Би төрүүлсэн болохоор аваагүй. Тэгээ 2 дарсандаа өгж байна. Та өнөөдөр ингээд жаахан живрүүхэн хөөтөө өдөр байна. Тэгээд ингээд адууга хамтран зохиож байгаа Уянбаатар дүүдээ баярлалаа. Би өнөө жил сомын 100 жилээр сомын алдартай авсан. Сомын алдартай яшаасан. Ер нь уралдаан төвшөж орно. Энэ тэнд орно. Саяны он гарсны дараа баяуул дашаад уруур чинь аваад ирсэн. Тэгээ ер нь тойрсон юундаа ер нь байн явнаа. Адуушинд нь орж байгаа. За ингээд 2 дахь байранд орсон сэтгэл өндөр байна. Олон адуучин аав хүүхдүүдэд мөр зөвлөсөн уралдаа бүгд сайн байлаа тэгээд бүгдэнд баярлалаа гэж хэлье. За би энэ жил одоо 2 дахь удаага оролцож байна. Өмнө жил оролцсоод. Тэгээд багасаа 7-8 ирсээ дан залуучаад ирсэн. Энэ жилийн өрсөлдөөн бол их чангал байна. Тэгээд сайхан. Ямар тэмцээнд нь яаж амжилттай оролцсон? Өнөөдөр бол тэгээд бүх төрөл дээр л жигдэх орлоо да. За тэгээд Монголынхоо бүх адуучин залуучуудаа мориндоо ойрхон уургандаа өвтөө гараад хэлчихлээ да. За сумын урагтаа 3 дахь удаа оролцож байна. За түрүү 2 жилийн өмнө 3-д орсон. Тэгээд энэ жил 4-д орлоо. Маш их баяртай байна. Өрсөлдөгчнөр сайн байна. Тэмцээндээ байнга л ордог дөө. Залуучууд сайн байна. 5 дахь ойр эзэлсэндээ баяртай байна. Бүгд ер нь одоо морио унаад малчин хүн чинь адуучин хүнс морио унаад адуундаа явна. Сураар юм хийдэг болж байна бас. Баяртай байна. За сайхан Монгол мөртөнд төрүүлсэн 2 морио он жилдэж явж байгаа дүүдээ бас баярлаа. Да баярлаа. Адуушинда 2 халзан мартайгаа зорж ирлээ. Морио унаад адууш маань гоё болж өндөрлөө. Гэхдээ морио одоо гоё уны тэг хазар сураараа гоё суран идлээ хийгээд газар нагтаа зайдаа тэг морио гоё унаарай л гэж хэлээ да. За өнөөдөр ингээд морь адуушиндаа ирлээ. Сумын хаврагт ирсэн. Тэгээд өнөөдөр гоё оролцлоо. Гоё тэмцээн боллоо. Монгол морьоор оноо явж гоё байна. Одоо Монголын миний баз ах юм бэлэг өсөн адуугаа. Баяраагаад ах юм. Хурдан хэрэг дэргийн төлөө. За сайхан Монгол морьоор бас тодорсон 2 дугаар тодорсон дүүдээ бас баярлаа. За сэтгэлээ болт бас сайхан Монгол морьороо шагналт баригдчихсэн тийм үү? Сэтгэл өндөр байна. Өнөөдөр хүйтэ өдөр болсон ч гэсэн заагаад сайхан л одоо баяр боллоо да. Энэ манай ах юм унгаа дуу. Тэ ахыгаа унгаа дуугаар орцлоо. Адуучин тэмцээндээ яаж оролцсон? Өдрийн адуучин тэмцээнд хүйтэн жавар ихтэй бас хүйтэ өдөр байлаа. Тэгээд адуучууд сайхан л оролцсон. Дундуур сайхан оролцсон да. Гоё наа. Өнөөдөр сайхан адуучин боллоо тэгээд ах нартайгаа сайхан үзээд ургуулсандаа баяртай байна. Багасаа л одоо адуу малтан эзэлсэн. Тэ багасаа л адуу малтан эзэлсэн дөө. Багасаа 6-7 болоо ирсэн. Тэгээд амжилттай оролцоод ургуулсан да. Баяртай наа.